Та бүхний харж байгаа энэ эмэгтэйг Чимгээ гэдэг. Тэрээр 7 жилийн өмнө мод үржүүлэхийн газартай болж тус газартаа төрөл бүрийн тарьц суулгац бэлтгэжээ. Чимгээ олон жил хөдөлмөрсний үр шимээ өнөөдөр хүртэж Орхон аймгийн Амрын талбайд тарьц суулгацаа худалдан борлуулж байна. Тарьц суулгац бэлтгэхэд хамгийн багадаа 2-3 жилийг зарцуулдагч үнийн хувьд хямд зардаг хэмээн тэрээр хуучилсан юм. За би манайх Булган аймгийн Хангал сум Хялгантад үржүүлгээ хийдэг. Модны үржүүлэхдээ бүх төрлийн шилмэс мод тарьдгийг чинь нарс, шинс, гацуур, жодоо, хуш гэд. Одоо ер нь 6-аас 7 жил болж энэ мод үржүүлэг хийгээд яг мод үржүүлэг хийгээд тэгээ ер нь бас жимсний моднууд айгүй холон тарьж байна. Үхрийн нүүд, улаалцган, мойл, өрөл чацарган тэгээд өөрчүүлээ тошлоо янз бүрийн мод жимсний мод тарьж байна. Олон жил болж байна. 7-аас 8 жил. Энэ жилээс л арнаас жинхэнэ үр шимээ өгч байна. Нэг тарьц суулгац гэхэд одоо хэдэн жилийн хөдөлмөрийг шингэсэн байж одоо иргэдийн гар дээр очдог байна. За нэг тарьц суулгац чинь ер нь бол нэг 3-4 жил болно шүү дээ. Тарьц суулгац ялангуяа шилмүст мод бол ер нь нэг 3-4 жил болж иж хүмүүсийн юунд очино гар дээр очиж тариалтанд гарна шүү дээ. Ойжуултыг бол яг нэг 2 настай 3 настай суудгацаар ойжуулт хийж байна. Нарс шинсний ойжуултыг бол хийж байгаа. Ямар үнээр худалдаалж байна та? Ер нь үн айгүй хямдхан шүү дээ манай Монголд чинь 3 4 5 жил ургуулсан мод тэгэл үн бол жоохон хямдвтар байгаа. Ер нь нарсны суудгац гэхэд л 1000 төгрөг 2-3 настай 1000 төгрөг ойжуулт хийхэд шинснийх бол 500 төгрөгөөр бүр ойжуулт хийхэд тэг олон юугаар нь тэгж гаргаж байгаа штэ. Юуных болохоор зэрэг 4-5 настай удаа тэгэхээр арай гайгүй бас нэг 15-аас 20 хооронд борлуулагдаж байна. Мод тарихад хамгийн тохиромжтой улирал бол намар гэдгийг Чимгээ хэлж байна. Мөн тэрээр тэр бум мод үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ хүрээнд иргэд аж ахуй нэгж мод тарих, модны тарьц суулгац худалдан авах их байгаа талаар хэлсэн юм. Хүмүүсийн худалдан авах чадвар ер нь энэ төр бум модны юунд бол хүмүүс нэг мод тарих айгүй эрмэлзэлтэй болчих. Айгүй сайхан байна. Ер нь бол тэгээ айгүй их зөвлөгөө авч байна. Энэ жил нодлонгоос хойш бол айгүй хүмүүс мод тарьж байна. Хашаандаа мод тарьцгаа гэж зөндөө хүмүүс 5-аас 10 төрлийн мод тарья гэл ингээд хандлага бол шал өөр болсон. Энэ тарьцыг суулгахад яг тохиромжтой улирал нь ямар улирал вэ? Ер нь бол юу л да тарьц суулгах чинь сухад бол намар ер нь бол айгүй юу гэдгийг. Яг үдээд байх. Үдээд байхад айгүй боломжийн айгүй сайхан. Яг нөгөө моднууд нөгөө нэг унталтын байдалд орчдөг. Тайвширлын байдалд орчдөг. Тэгээд нэг 5-аас 6 сар болоход чинь хавар болчих штеп. Тэгэхээр зэрэг яг хөрстөөгөө тохирчдөг байхгүй юу. Тэгэл зэрэгцээ юу гараад ирэнгуут л ногоо ургаад ирэнгуут л адилхан цуг ургаад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг айгүй ер нь бол найдвартай гэж бас болно. Хавар болохоор зэрэг хүмүүс бас яг хавар чинь нөгөө айгүй сайхан дэлгэр цаг болоод тэрч хүмүүс чинь бас яг хүмүүсийн сэтгэл санаач айгүй сайхан болчдөг. Хавар бол бас ургуулахад бас боломжийн арчилгаа жоохон их шаардж эхэлж штэ тийм ээ. Тэгээ ер нь намар сайхан модоо тарьараа л гэж бодож байна. Хүмүүс бол жоохон нөгөө одоо мод газар юу яачлаа хөлдчлөө. Тэгээд одоо ус хүйтэрчлээ гэд ингээд жоохон залхуурах маягтай тийм ээ. За хаврал тарья гэл ингэдэг. Намар бол айгүй боломжийн айгүй сайхан. Айгүй олон сар нөгөө хөрсөндөө юу ячдаг байхгүй юу? Бихчээд тогтцдаг. Тэгэл ерөөсө өвөл цасаараа ингээд сайхан юу яагаад төх хэрэгтэй байхгүй юу? Цасаараа услагдаад цас орсон тохиолдолд сайхан ингээл овоолоод төх хэрэгтэй нөгөө модон дээрээ. Тэгэхээр зэрэг нөгөө чи аюугой нэвтшээд аюугой юунда тохирчдаг, хөрсөндөө тохирчдаг байхгүй юу? Тэгээд яг энэ үзэглэн худалдаагаар дамжуулаад бас шинээр мод тарих байгаа хүмүүстээс зөвлөгөө мэдээлэл бас өгөх давхар өгöd тахна шүү Тий, дээ. давхар ер нь одоо яг энэ мод авч байгаа хүмүүс бүх зөвлөгөө бүх юунууд нөгж тариулж байна. Тэгээ сайхан модоо сайхан ирж аваад тарьцаагаараа гэж уриалмаар байна.